40 минут. За. За, сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь орой минь хүргэе. За, зочиндоо бас орой минь хүргэе. Орой минь. За, манай Diamond Mind хүүхэд хөгжлийн төвөөс 7 хоног бүрийн бям гарагт та бүхэнд хүрдэг лайв маань эхэлж байна. За, бид та бүхэнд лайваараа эцэг эхчүүдэд болон хүүхдүүдтэй сурах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор зөвлөгөө, за тодорхой техник аргачлал мэдлгүүдийг өгдөг. Тэгэхээр энэ удаад бид хүүхдийн хэл яриаг хэрхэн хөгжүүлэх вэ? За, унших нь чухал уу, бичих нь чухал уу? Уншиж бичих нь сурлагад хэрхэн нөлөөлдөг вэ гэсэн агуулгаар ярилцахаар, за, нийслэлийн 84-р сургуулийн бага ангийн багш Төвшин сайхан багшигаа урьсан байгаа. Цаг гаргаж байгаа явдалтанд маш их баярлалаа. За, баярлалаа. Санаа бүгдийн энэ орой мэндийг хүргэе. За, багшаа, карантин маань дахиад сунгагдчихлаа. Тийм ээ. Карантины хугацаа хэрхэн өнгөрч байна? Ажлын хичээлүүдээ бас захимаар зааж байгаа тийм ээ. Одоо ингээд захим хичээл маань явагдаад баг монголчууд маань сурж ах шиг байна. 2 жил өнгөрлөө. Хүүхдүүдийн итгэх оролцоонд юу ямар өөрчлөлт гарч байна? За, карантиныг энэ хүнд цаг үед за бид нар гэрээсээ ажиллаж байна. За, хүүхдүүд маань гэрээсээ хичээл сургалтаа мандагдуулахгүй тул хичээл хамтран ажиллаж байна. За, хичээл сургалт явагдаад хүүхдүүдээ хамтрагдуулахгүй тул багш эцэгчүүдтэйгээ сурагчтайгаа хамтран хичээлийн үйл ажиллагааг хэвээ явуулж байгаа. За, багшийн ачаал хэр байна? За, багшууд дэлгэцний хамааралтай л уудаг чинь ер нь одоо компьютер дэлгэцнээс бүхэл ажлаа мөнгөөр амжуулж байна. За, өдөр цахим хичээлээ орж байгаа хүүхдүүд маань хэдэн хичээлээ үзэж байгаа. Багшийнхаа цахим хичээлд хамрагдаж байна. За, хүүхдүүдийн маань цахим хичээлийнх нь идэх оролцоо маш сайн байгаа. За, манай сургуулийн хувьд за багш бүр өдөр болгон 2 цагийн цахим хичээл явуулж байгаа. За, нэг хичээлийг маань шууд хадгалтай хичээл өдөр багш 2 цаг хичээл. За, хүүхдүүд маань ч гэсэн идэвхтэй сайн хамрагдаж байгаа. Хамгийн анх одоо нодлон яг карантин тогтогдоод захим хичээл явагдахгүй тэл хичээлүүдээр л дүгндэг байсан тийм ээ. Тэгээ ер нь одоо хамгийн анх захим хичээл орж эхэлж исэн үе одоо үе хоёрыг харьцуулахад ер нь ямар өөрчлөлт ажиглагдаж байна те? За, маш их өөрчлөлт байна. Одоо хүүхдүүд маань захим хичээлдээ дуртай, идэвхтэй хамрагдаад сурчсан. Энэ хүүхдүүдийн идэх оролцоо маш сайн байгаа. За, нодлон бол хичээл хичээлээр ерөнхийдөө хүүхдүүд маань хичээл хичээлээ судлаад багштайгаа хамтарч ажиллаад хичээлийн жигийг дуусгаж исэн. За, захим хичээлээр бас мөн хамтрах хэрэгтэй. За, энэ хичээлийн жил бол намар 2 сарын хугацаанд бид нар анги танхимаар хичээлсэн. 11 сараас хөт хорионд ороод хичээлээ захим хичээл рүү шийдтээ. За, тэгэхээр нөгөө захим хичээл эцэгчүүд маань ч идэвхтэй байгаа. Хүүхдүүд маань ч идэвхтэй. Тэгээ эцэгхийн үүрэг оролцоо бас аюу чухал байгаа. Мэдээж бага ангийн хүүхдүүдийн хувьд за 1 2 дугаар анги 3 дугаар анги за 4 5 болоод ирэхээр хүүхдүүд маань өөрсдөө захим хичээлдээ орж өвчтсөн. За 1 2 дугаар ангийн хүүхдүүдийн хувьд бол эцэгхийн хажууд нь суух, хичээлийн давтуулах, эцэг их багш сурагчдын гурван холбоо маш сайн хэрэгжүүлж байгаа.
Тэгвэл захирал сургалтын үр дүн бол мундаг байна тийм ээ. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ажил сурч जैन тий. Хүүхдүүд маань ч гэсэн хичээлдээ идэвхтэй байна. Одоо ингээд би ч гэсэн ажиглаж байхад манай Diamond Mind хүүхэд хөгжлийн төв маань бас хичээлүүд маань сургалтууд маань дандаа цахимаар ордог. За Монголда байгаа болон одоо гадаадад байгаа хүүхдүүдтэй монгол хэлний цагаан талхай болон унших бичих сургалтууд явж байгаа. Тэгээ бас яг ингээ ажиглаж байхад хүүхдүүд онлайн сургалтандаа бүр илүү идэвхтэй байх тах шиг харагдаад байна. За онлайн сургалтын давуу тал маш их тийм ээ. Хаанаас хизээ бол хизээ суралцах, өөрийгөө хөгжүүлэх боломжтой. За хөт хорионы үед бид нар одоо нэг стресс, нэгээрээсээ гарахгүй ийм нэг дарамт юм шиг ингэж хүлээж авахгүйгаа өөрийгөө хөгжүүлэх. За өөрийгөө илүү сайн хөгжүүлэх, гэр бүлээрээ цагийг хамт өнгөрөөх. За илүү үр бүтээлтэй болох үүднээс нь харж аливаа дээргээд үлээж авах юм бол энэ өөрийгөө хөгжүүлэх маш том боломжтой байгаа байхгүй юу? За цагаан ангийн хүүхдүүдийн эцэгчдийн хувьд хүүхдүүдтэйгээ хамтарч ажиллах, за багшийн ажлыг мэдэх, хүүхдүүдийнхаа ямар төвшөнд байгааг мэдэх, за хүүхдүүдтэйгээ илүү ойр дотн харилцаатай байх. За өнгөөр аягүй сайн давуу талтай байгаа. За ариу энэ нөхцөл байдал нэг юм их байгаа юм байна тий. За тэгэхээр бид хоёрын өнөөдрийн агуулгыг түрүүн хэлсэн тийм ээ. Тэгээд энэ агуулгынхаа хүрээнд эхлээд одоо энэ хүүхдийн унших бичих чадварын өмнө заавал ярианы чадвар хөгжих хэрэгтэй байдаг баг тийм ээ. Тэгэхээр энэ хүүхдийн ярианы чадварыг хэрхэн хөгжүүлэх вэ? За одоо хүн болгонд хүүхдийн боловсролд маш их анхаардаг болсон. За хүүхдийн хөгжүүлэхийн тулд бидний бүрэлдэхүүн үеэс зүйлсүүдэд ээж аваа анхаарал хайр халамж маш чухал. За хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхийн тулд эцэгчүүд за бидний үүрэг маш хамгийн чухал. За зөвхөн аливаа юмыг багшд даахад болохгүй. За хүүхэд бол багшаас илүү эцэгчтэйгээ цагийг илүү өнгөрүүлдэг тийм ээ. Тэгээд анх бацид байна гэхгүйгээр эцэгчүүд маань хүүхдүүдтэй багаас нь үлгэр ярьж өгөх, за ном цэн уншиж өгөх, ямар зураг харуулад яриулах, харилцан ярилцах нь хамгийн чухал. За хүүхдийг зураг харуулад зүйлийг харуулад яриулахдаа асуулттай оновчтой тодорхой асуух. За тэгэхгүй бид нар бас нөгөө зургийг хараад яриараа гэх юм бол хүүхдүүд маань яг нөгөө нэг би юу ярих вэ? Алийг ярих юм болоо гэдгээ мэдхгүй үднээс ярьж чаддаггүй. За үүнээсээ одоо нөгөө ярих хүсэл тэмүүлэн ч юм уу буурах хандлагатай. За тэгэхээр зургийг ажиглуулаад харуулад зурган дээр сонирхолтой байдлаар мэдээж зурган дээр юу байна вэ? Зургийг хараад зурган дээр ямар өнгийн зүйл байна вэ гэх нэг сурах хүүхдүүдэд ойлгомжтой энгийн асуултуудаар асууж ярих нь хамгийн чухал. Мөн ямар үлрэлт болж байна вэ? Өдөр болж байна уу? Шөнө болж байна уу? Тэгээд одоо хүүхэд ойлгоод эргүүлээд хариулах энгийн зүйлсийг асуух юм бол хүүхэд нөгөө би мэдэж байна гэсэн нөгөө урам зоригоос өөрөө идэвхтэй болж ярих сонирхол тэмүүлэлтэй болдог. Цэцэрлэгээс нь магадгүй хүүхдээ орой авчаад өнөөдөр цэцэрлэг дээр нь сонирхолтой байсан уу гэхээр нөгөө хүүхэд чинь за би одоо яг алийг сонирхолтой гэж хэлэх болоо аль нь сонирхолгүй вэ гэдэг нөгөө ялгаж хараад хэлэх нөхцөл чинь бас сайн ойлгож мэдгүй үднээс өөрийгөө илэрхийлж ярьж хэлж чадахгүй. Тэрний оронд за өнөөдөр цэцэрлэг дээр ямар хоол идсэн бэ? Цэцэрлэг дээр өнөөдөр шинээр ямар дуу сурсан бэ гэх мэт хүүхэд эргүүлээд хариулахад залбирхан оновчтой асуудыг эцэгчүүд маань асууж ярилцсан хамгийн чухал. Мөн хүүхдийнхаа нөгөө хэл яриаг хөгжүүлэхдээ манай Монголын уламжлалт нөгөө төргийн эвлэг зөвлөсөн үг, онцлог, тавар хэлүүлэх, тээжлүүлэх. За энэ нөгөө хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхээс гадна оюун ухааныг маш их хөгжүүлдэг. Таныг дээр нөгөө нээлттэй хаалттай асуулт гээд яг бид нар нэг тийм бүрхэг асуулт асууд юм байна тийм ээ. Яг одоо бодоход яг тэгж нарийнт дээ хүүхэд яг ингээд юу гэж хариулахаа мэдэхгүй. Тэгээ бид нар болохоор хүүхдээ бас ингээд тийм ээ. Одоо үеийн өөрийгөө илэрхийлэх гэдэг юм уу ярих чадвар сул байна гэдэг өгнөд идэг. Тэгэхээр эцэгчүүд маань бас өөрөө зөв асуулт тавьж сурах нь чухал юм тийм ээ. Тий асуултаа нөгөө буруу асуудаг. Ном уншаад ойлгосноо яа тэгэхээр бас яг аль хэсгийг ярихаа мэдэхгүй байх жишээ нь тийм ээ. Тэгэхээр яг ихчүүд маань асуултаа оновчтой, тодорхой хүүхэд хариулах хаалтын асуултуудаа тавьж хүүхдтэйгээ харилцсан. Одоо ер нь хүүхдийн хэл ярианд ямар бэрхшээл тулгарч байна вэ? За
хүүхдийн хэл ярианд ер нь нэгдүгээр ангид олж байгаа хүүхдүүдийг ажиглахаар нөгөө аваа үсгээ буруу дууддаг, нэг тод бус ярьдаг хүүхдүүд бас нэлээх ажиглагддаг. Тэр эцэгчүүд маань хүүхдийнхаа тэр ямар авааг үгийг буруу хийж гэн, ямар үгийг буруу хийж гэн гэдэг дээр сайн анхаарч тийм ээ. Одоо зөв хийж засаж өгөх нь чухал. Тэгэхгүйгээр буруу дуудлагатай сургууль орохороо буруу уншаад заавнасаа болоод буруу бичдэг. Мөн тэгээд хичээлийн хоцрог үүсэх магадaltaй байдаг. Энэ хэл яриаг багаас нь хөгжүүлэх нь хамгийн чухал. Одоо бидний бас нэг сайн мэдгүй ч юм уу. Одоо дээр үед бол монголчууд боломж дарах ухаан гэж зан хүүхдүүдийг багаас нь тараг ичээд аягаа 7 гэж зам махыг хааж баг учраас хатуу аарууд бариулаад нэрүүлдэг ч юм уу тэгээд бас хэл ярианд бэлтгэжсэн байна л да. Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх чухал үүрэгтэй. Хүүхдийн хэл яриаг нүүрний булчин айгуу чухал үүрэгтэй тийм үү. Түүний үед ялангуяа залууч одоо бид нар бас сайн худалч мэдхгүй баян амрыг нь бодоод хүүхэд хатсан гэдэг мессежсэн хоол гантан айгуу хүүхдүүдтэй байнга өгөөд ажиллах хоол өртөөхгүй. За одоо мэдээж бүр 5-6 сартаа 7 сартаа байхаас нь гантан бор хоолнд ороод 9-10 сартаа хүрэхэд ажиллах эрхтэй хэсгийн мессежэнд бол бүхэл хоол өгч ажиллаж бүхэл хоол бариуд идүүж сургах хэрэгтэй байна. Тэгэхгүйгээр дан мессежсэн хоол өгөөл буталсан жижиг хоол ямар ч ажиллах байхгүй хоол өгөөд хаад 1 нас 2 нас бүрээд ажиллах эрхтэйсгүй болохоор хүүхдийн нүүрний өвчин багтаа хөгжихгүйгээр хэл ярианд жоохон осолж орох ч юм уу янз бүрийн бэрхшээл бас айгүйх тохиолдох юм. Тэгээд хүүхдээ бас багаас нь айгүй сайн анхаарч ажиглах мөн харилцан ярихдаа ямар үгсгэн дээр алдж юм за ямар аваа үгээ буруу дуудаж юм гэдэг нь айгүй сайн анхаарч харах тэрийн засах чухал. Тэр үүнээс үүдээ сургуульд орох хоцрогдох юм шиг байхгүй. Тий, одоо хүүхдүүд маань хөөрхөн буруу хэлэнгүүт чинь бид нэр хөөрдөл яг өөдөөс нь яг адилхан яриад идэг. Тэгээд хүүхд маань магадгүй энэ миний яриад байгаа хэлж байгаа зөв юм байна гэдэг ойлголт хандлага авч магадгүй юм байна тий. Тийм бид нар чи яг хөөрдөл яг одоо сайн уу гэхийг найна уу гэж үйл найна уу гэж ингэж тий тийм одоо хүүхдийнхаа буруу хэлж байгаа дуудлагыг эцэгчүүд өөрсдөө бид засаж зөв болгож дуудах чухал. Тийм байна. За одоо ингээд манай сэдэв байгаа штэ тийм ээ. Унших, зөв уншиж бичих нь амжилтаа суралцахын үндсээ гэдэг тий. Тэгэхээр яагаад унших бичих маань бусад одоо хичээлд нөлөөлж одоо сурлагын амжилтанд нөлөөлж байна вэ? За бүхэл хүмүүс уншиж бичих чадна тийм үү? Тий. Гэтэл яагаад та унших за нэгдүгээр ангийн хүүхд хоёрдугаар анги хүүхд минутад 180 үг уншдаг. За тэр хүүхдийг та сайн уншдаг гэж бодож байна уу? Унших чадвар нь сайн хүүхд гэж бодож байна уу? Мундаг юм шүү. Тэгвэл за минутад 40 үг уншдаг хүүхэд ээ. Та минутад 180 үг уншдаг хүүхдээр алийг нь илүү мундаг. 180 одоо үг уншиж байгаа нь бол одоо мундаг унших чадвар бол одоо суперэн л гэж үзэх гээд байна шүү дээ. За хуучин минутын уншдаг айгүйх авдаг байсан шүү дээ. Тийм бидний ч одоо минутын уншдаг тийм үсгээ мэддэг болсон, үгийг уншиж чаддаг болсон тийм. Хурдан уншиж ингээд минутанд 150 180 үг уншиж чинь энэ бол мундаг хүүхэд байна. За гэтэл уншаад унсныгаа ойлгохгүй тэр унших чадвар биш болоод байгаа байхгүй юу? Ямар ч утга учиргүй уншаад байна гэсэн үг. За уншсан зүйлээ эргүүлээд өөрөө ойлгож өөртөө тогтоож аваагүй ямар ч утга учиргүй уншаад байгаар энэ бас унших чадвар биш болоод байна. За. Энэ айгүй чухал ойлголт байна те. Бид нар ч одоо уншиж левел болоо гэдэг үг шүү дээ. Тийм одоо эцэгчүүд гэсэн бас хараад манай хүүхд уншиж дээ тийм ээ. Уншиж байна. Сайн уншиж байна. Унших чадвар сайн байна. гэж бодохоор бас арай өөр ойлголт болоо да. За гэхэд хурдан уншдагаараа бас унших чадвар сайн биш байгаа дээ. Тийм байна.
Тийм. За тэгвэл 5-аар нь уншуулчих. Өөрөө ингээд уншаад сураад. За ингээд өөрөө 5-аар уншиж, за хурдан уншихаалгүй. Ингээд ойлгоод унших гэхээр бас нөгөө хит удаан уншдаг бол үндсэн зүйлээ ойлгохгүй байх юм гэх үү. Тийш нөгөө үгээ үсгэлж үйлж тэгэл өмнө уутах нь алдагдаад тий. Тэгэхээр нөгөө унших чадвар гэдэг маань уншаад тухайн зүйлээ өөрөө ойлгох, чухал хэсгийг нь авах, өөрт хэрэгтэй зүйлээ ялгах. За энэ болохоор унших чадвар. За тийм байна. Энэ айгүй чухал ойлголт юм байна тийм ээ. Тэгэхээр одоо юу гэдэг ойлгохгүй уншаад байвал бусад хичээлээ ч гэсэн бас одоо уншаад ойлгохгүй л гэх юм шүү дээ. Одоо хүн орчин ч гэдэг юм өөр бусад хичээлүүд байгаа шүү дээ, тий. Тэрийг уншаад байгаа боловч тэрийг ойлгохгүй болохоор тухайн хичээл дээр бас хосрогдол үүсэх магадлалтай юм байна, тийм ээ. Тий, аль бусад хичээлийн зааврыг мэдээж бусад хичээлүүд маань шууд хараад хийсэн гэж байхгүй. За бүр математик одоо зүгээр илэрхийлэг хараад за болчихно, тийм ээ. Тэгэхээр нөө бусад за математик дээр өгүүлбэртэй бодлого ороод ирсэн. Өгүүлбэртэй бодлого уншаад ойлгож чадахгүй бодож чадахгүй. За хүн орчин, хүн байгаад нөгөө асуулт хариултаа хичээлээ. За үгээр асуултаа ойлгож чадахгүй агийн зөвийг ялгаж мэдэхгүй. За өмнө уншсан ч гэсэн за магадгүй маш хурдан уншчлаа тийм ээ. Уншаад ойлгоогүй юм чинь би асуултандаа хариулж чадахгүй. Тэгэхээр үүнээс болоод нөгөө бусад хичээлийн тэр магадлалтай тэр унших бичиг одоо ихэдөө бүх хичээлийн бусад хичээлийн тойрны болдог. Тэгвэл багш одоо яг энэ чадварыг хурдан уншдаг, тэсэн мөртлөө одоо хурдан уншихаа ярээр хурдан ойлгох энэ чадварыг яаж хөгжүүлэх вэ? За нөгөө ярилцах. Уншаад ойлгосныг нь ярилцах. За асуултаар ярилцах. Хэсэг хэсгээр унших, хэсэг хэсгээр уншиж ойлгох. Тэр чадварыг нь хөгжүүлэх нь. Уншихгүй сэтгэхгүй, уншихгүй ойлгохгүй, уншихгүй бичихгүй. Уншиж мэдээж уншаад ойлгоогүй юм чинь бичиж бас чадахгүй. Тэгэхээр одоо 1-р ангид 6 настай хүүхдүүд маань ороод уншиж ер нь сурж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ үеэс нь ахуулаад одоо эцэг эхчүүд маань уншсан зүйлийг нь яриулал ах хэрэгтэй юм байна, тийм. Ямар ч хэл одоо урт байсан богоно. 1-2 ангид бол ерөнхийдөө тод чанга унших, хурдан унших. За тэр дадлыг хөвшөд аваад за 2-3-р ангиас нь уншаад ойлгосныг нь яриулах, ойлгосноо тэмдэглэх 4-5 өнгө уншаад ижигтэй ялгах их нэг олон чадварууд орж ирнэ тэ. За 1-р ангид бол нөгөө үсэг сурахаас өмнө хүүхдүүд нөгөө зургийг хараад ярьдаг. За бичиг үсэг сурсан цагаас эхлэн хүүхдүүд нөгөө зураг бичиг үсгийг зэрэг харж эхэлдэг. За тэгээ уншиж чаддаг ч гэсэн нөгөө бичиг үсгийнхаа учир утгыг нь мэдгүй байх явдалтай байдаг. Тэгэхээр нөгөө зурагтайгаа зэрэгцүүлээд харьцуулаад харахад хүүхдүүд нөгөө зургийн агуулгыг ойлгоод энэ үгийнхаа утгыг бас толгой дотор төсөөлөн боддог. Бодож эхэлдэг. Тэгэхээр 1-р ангиас нь нөгөө тайлбар уншаад ойлгосныг нь асуух, нөгөө зурагтай хамт үг утгыг тайлбарлах. За баярлалаа. Багш энд нэг асуулт ирсэн байна. Хүүхдээ яаж суулгаж сургах вэ? Би хүүхдийн хичээлийг нь давтуулж за одоо хүүхдээ яаж одоо суулгаж сурах вэ? Хичээлийн яаж нөхөртөө сууж давтуулах вэ гэж байгаа шиг байна. За одоо нөгөө хүүхдийн анхаарал төвлөрөх гэдэг чинь бас айгүй том асуудал болоод байна тий. За үүний үндсэн нэг шалтгаан бол бас нөгөө дэгсний хамаарал. Хүүхдүүд бас нөгөө зурагт усас компьютер баг насны хүүхдүүд ялангуяа тий. Манай хүүхдүүд эндээс юм сурж, манай хүүхдийн айгүй сайн анхаарлаа төвлөрүүлж ингэж бодоод байдаг бол нөгөө нэг зүйл дээр хэд их анхаарлаа төвлөрүүлээд ирэхээр бусад зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх чадваргүй болчихдаг. За анхаарал төвлөрч нөгөө хүний одоо хүүхдүүдийн хувьд маш том зүйл ахгүй юу? Анхаарал төвлөрөл сайн байгаа хүүхэд за багшийнхаа заасан хичээлийг ойлгох хэсгүүдэд өөрийн бүтээл чадвар нь хөгжиж байдаг. Тэгэхээр хамаг хүч энерги зарцуулаад тэр дэлгэцүүд хүүхдийн киноруу ч юм уу тий өөр юмроо анхаарлаа сарниулаад хахаар өөр тийшээ анхаарал сарниулах чадвар нь хөгжиж байдаг. Тэгэхээр нөгөө 1-р ангийн хүүхдүүд ялангуяа эцэгчүүд нөгөө хичээлээ
төвчээр хийх гэж юу эцэдийн төвчээр төсвөр төвчээр ардагддаг тийм ээ. Тэгэхээр нөгөө тэр төвчээр дээрээ дахиад нэг төвчээрийг нэмчихэн хүүхдэд хамгийн гол нь стресс өгч болохгүй. Гэтэл нөгөө стресстэй ирэхээрээ хүүхдийн анхаарал төвлөрөл алдагдаж эхэлдэг. За одоо чи нэг унших хэрэгтэй, нэг бичих хэрэгтэй, заавал ингэх хэрэгтэй гэх юм уу те? Альбаа нөгөө дургуй ахт нь ойлгохгүй ахт нь ч юм уу. Тэгээд бас нөгөө хит их хүчтэй байх нь хүүхэд стресстэй тэрнээсээ болоод анхаарал төвлөрөх буурдаг. Тэгэхээр багш одоо ингэж л да манай хүүхэд их дураараа байна яах вэ гэж. Тэгэхээр одоо ингэж дураараа тий сууж сураагүй ийм хүүхдүүдэд л одоо төвчээр бас дахин төвчээр. Одоо ингэ сурах ямар учраас сурах вэ? Яагаад энэ үгсийг уншиж ойлгож бичиж сурах вэ гэдгийг биднээс нэг тайлбарлах, харилцан ярилцах. Нүр хөөстэй. Ингээ одоо дураараа гэж за дураараа юм чинь гээд бас орхиж өгөхгүй тийм ээ. Дураараа юм чинь за сурахгүй. Тэгэхээр яагаад сурах хэрэгтэй вэ гэдгийг нь ойлгох хэрэгтэй л гэсэн үг юм тийм ээ. За баярлалаа. Бас ийм асуулт юм багш. Яаж уншсан зүйлээ сайн ойлгодог, ойлгосноо ярьдаг болох вэ? Уншсан зүйлээ хэсэгчж уншаад уншсан зүйлээ асуултаар эхний үедээ тухайн үед нэг шууд за уншснаа яриараа гэхээр хүүхэд нөгөө шууд ингээд яг юуны тухай уншсаа яг мэдгүй. За нэг бага хэмжээний үгээр сэдв бичгэн бичиг их уншуулаад за тэр нь юуны тухай гарч байна вэ? За хэдэн амьтны тухай гарч байна вэ? Ямар амьтан бэ гэж гэдэг нөгөө асуултуудаараа харилцан ярьдаг. За эхлээд юу болсон бэ? Дараа нь юу болсон бэ? Төгсөлт нь ямар үед явсан бэ гэх мэт үнгийн асуултуудаараа нөгөө нийтийн асуултуудаараа яриа. Хүнд асуулт тавихгүйгээр за уншаад ойлгосноо яриарай гэхээр бас яг нөгөө хүүхдүүд гудамдаад ярьж чадахгүй байна. За баярлалаа. Тэгэхээр гол нь л ерөөсөө өөрсдөө эцэгчүүд маань асуултаа зөв тавьж сурах хэрэгтэй юм байна тийм ээ. Харилцан ярилцах. За бас багш ангис минь одоо нүдлүүлж уншуулж сурах нь хэр зөв бэ гинэ? Шууд нүдлүүлж уншуулж үгүй. За нөгөө хүүхэд шууд нүдлүүлж уншихадаа дургсан уншуулж самбалаад дурггүй уншуулж байгаа юм. Үсгээ нүдлж ихтэй болно л доо. За уг одоо нөгөө ялангуяа нөгөө гэлэн дамааны арга гэдэг бүр багаас нь хүүхдийг одоо нөгөө 4 сар хараа тогтоод ирэхээр бас шууд ингээд нүдлүүлж уншуулж за гэхдээ тэр нөгөө нэг эргүүлээд шууд уншаад сурч байгаа юм биш. Хүүхдийн нөгөө оюун ухаан хөгжиж гэсэн үг. За ойлголоо. За бас ингэсэн байна багш. Хүүхэд уншиж сурахад сэтгэл зүй их чухал. Манайх ихэр хүүхдтэй нэг сайн уншдаг ойлгодог. Нөгөө нь би угаасаа удаан уншина гэж бодоод унших гэж оролддоггүй яг уншуулах болохоор зааж гарах шүү. Уншуулах болохоор их сандардаг, айдаг. Тийм болохоор чанга дуугаар уншуулах гэж хүчилдэггүй юм аа. Амандаа уншвал их хурдан уншаад ойлгочдаг. Ийм айцыг яаж давах вэ? Ямар арга зам байна вэ? Зөвлөгөө өгөөч гэсэн байна. Бичиг өмнө стресс өгч болохгүй. Стresснээс болоод анхаарал төвлөрөөд өөртөө итгэлгүй болж эхэлдэг. Тэгэхээр нөгөө өөртөө өнгийн гол нь хийж чадна гэсэн итгэлийг төрүүлэх. За тэгээд заавал ингээд үгүйгээд ахсан тий. За чи заавал чангаар унш, тод унш гэж бодох хэрэггүй. Ааж маажны баг. Тэгэхээр маш нөлөөлөлтөө хичээл хийх нь өмнө уурлаа, загнаад ингээд харна докторгүй болоод ирэхээр хичээлээ ойлгохгүй. Ойлгохгүй байдаг. Тэгэхээр зөв тайван байдаг, яг стресс өгөхгүйгээр хичээл. За баярлалаа. Зөв уншаад байгаа хэрнээ бичгтээ алдаад байх юм аа гэнэ. За зөв уншиж байгаа хэрнээ бичгтээ алдаад байх юм. Сайн нөгөө нүдэж тогтоохгүй байна. Нөгөө хараад гүйлгээд ингээд уншдаг. За тэр нөгөө нүдэж тогтоохгүй тод уншихтай хамгийн гол нь тод чанга уншаад.
зөв уншихаа бодож нэг тод цанга уншиж. За тэгээд тэгж тогтоод. За баярлалаа. Сургуульд орохоос өмнө уншуулт сурах нь зөв үү? За хүмүүс нөгөө хүүхдийнхаа сэтгэл судлаханд бас маш их анхаардаг болсон. За тэгээ нөгөө нэгдүгээр ангиас нь ангид орохоос өмнө уншуулаад сургасан дээр үгүй нэгдүгээр ангид орохсон ангийнхантай нь явуулсан дээр гэж янз бүрийн айгүйх яригддаг тий. За одоо нөгөө тухайн хүүхдийн онцлогоос олно. Хэрвээ сургуульд орохоос өмнө уншуулж бичүүлж сурах гэж байгаа яг нэг зөв арга зүгээр даадах багшаар за гэртээ нөгөө ээж нь энийг энийг гэдэг нөгөө шууд зааж авах нь шүү дээ. Тэр хамгийн гол нь зөв арга зүгээс заах. Мэргэжлийн хүнээс заах гэсэн. За гэртээ нас хүүхдүүдийг хараад ахад хүүхдүүд нь үсэг заасан багшаагаа юу гэдэг мартахгүй. Тэр багшаа айгуу санагддаг. За. Тэгэхээр зэрэг уг нь бол одоо нэг шаардлага бол гэсэн үг үү? Одоо уг нь бол 1-ээс 5 дугаар анги хүртлэндээ яг үндсэн багш нь болоо хичээлийн заах гэдэг. Нэг өөр багшаар заалгаа сургачаад байдаг тийм. Зарим хүүхдүүдийн хувьд ийм байдаг л да нөгөө хичээл сургуульд орохоос өмнө уншиж хичээл сурсан. За би нэг сургуульд ороод ирэнгүүт чинь 9 сард сургуульд орохоор 10 сар гаслаа 11 сар гаслаа үсэг зааж ирэхгүй шүү дээ дуудлага. За нөгөө нэг авианы дуудлага гэх мэт ингээд хичээлүүд ороод ирэхээр за тэгжээд үсэг ороод ирэхэд би нөгөө мэдсэн юм чинь гэсэн хандлагатай жоохон хайн хандах гэдэг. Би сурсан юм чинь гэсэн байдалтай. гэдэг баггүй юу? Тэгэхээр тухайн хүүхдийн онцлог одоо хэрвээ сургууль орохоос өмнө уншуулж бичиж сурах гэж байгаа бол гол нь зөв арга зүгээр мэргэжлийн үнээр заалах юм шиг. Тэгвэл багш одоо унших нь чухал юм уу, бичих нь чухал юм уу? За унших бичих хоёр чинь яг нэг утас зүй хамт идэхтэй адилхан. За нөгөө зөв уншаад байгаа юмнаа бас бичиж чадахгүй байх гэдэг байгаа тий. Тэгэхээр нөгөө өөрөө бас нүдэ хойч уншдаг. За нөгөө дуудлага жоохон буруу байх юм бол тэрнээсээ одоо яг өөрөө дуудлага бичих гэдэг. За миний хувьд бол унших бичих хоёрын аль аль нь чухал. Гэхдээ бичих бол хүний соёл. За одоо ялангуяа сүүлийн үед нөгөө ярианы хэл айгүй ихсэж байна тийм ээ. Ярианы хэлээр бичих явдал айгүй их байна. За үүнээс үнэхээр байнга нөгөө ярианы хэлээр ингээд бичээд ахаад үнс нөгөө бичгийн хэл маань алдагдах гад. Зөв бичих бүрэн энэ дээр маань бас гарч ирээд байгаа байхгүй юу? Яаж байгаа юм бэ гэж асуух нэг яаж хаан бэ гэдэг хөгжлүүдэд ингэчээр нөхөө за хүүхдүүд хоорондоо 4-5 дугаар анги болсон хоорондоо чатлаад мессеж бичээд ингээд ирдэг тийм. Хамгийн гол нөгөө тэндээ зөв бичих нэг юм багтаад нөгөө дадал туршил хөвшил болдог гэдэг шиг. Яг тэр нөгөө ярианыхаа дуудлагаар бичиж хамбал тэр нөгөө дадал хөвшил болоод бичгийн соёл нь бичгийн зөв бичих дүрмж нь айгүй хавтагдаж байна. За багш нэг ийм асуулт ирсэн байна бас. Үсгээ бүгдийг нь мэднэ. Холбож уншихыг заах арга барил багш бүрт өөр байдаг болов уу гинэ. За холбож унших чинь ерөөхдөө яг нэг арга байдаг. Тэр шууд нөгөө үсгээ заагаад бүгдийг нүддүүчээ нөгөө нэгдүгээр ангид орохоор чинь их шиг долоогоо ихж заадаг. За тэгээд дараа нь гиг үзэхээр ингээд нөгөө үе холбож уншуулдаг. За тэгээ нөгөө гиг үзэхийг таниулахдаа дандаа үгийн төгсгөл мод гэхэд эд гэж дууддаг тийм. За тэр чинь нөгөө Д гэж заагаад өгчих юм бол нөгөө хүүхдсэн бас автоматар мод Д ч гэх юм уу мод хийг мод Д. байдаг байхгүй юу? Тэгээд ихшгээ заагаад үеийнхээ хамгийн чухал шууд үсэг бас ДА нийлээд даа болно гэж хэлдэг байхгүй юу? Тэгэхээр нэг л арга байна гэсэн үг байна тийм ээ. За энд нэг юм байна. Үсгээ буруу дуудаад байгааг яаж засах вэ гэнэ. За нөгөө хүүхдүүдэд эрэр үсэг биш үсгээд нөгөө бас хийж дэсэгээ холхоос гэсэн хийж чаддаггүй тий. За засал сургууль тийм. За бүр болох нөгөө айгүй хүндрэлтэй ингээд бүр хооронд нь ялгаж чадвал дуудаж чадахгүй нөгөө хэл татсан хичээлүүд бас айгүй хөдөг. Тэр нь хүүхдүүд айгүй сайжирдаг. За ер нь дуудлага муутай уншихтаа муу тааруул байгаа юм бол нөгөө явандаа бас хичээл хоцрогдсон. Тэгэхээр ихтгэн одоо мэргэжлийн үнэтэй өгдөг авч.
хэцүү. Уншиж сурч хаад хурд нь ахихгүй байхын ямар арга хэрэгтэй вэ гэсэн байна. Давтлага уншаад зөв холбож уншиж гэнэ үү? Үгийг бүтнээр нь харуулах. Тэгэхээр нөө давтлага маш чухал. За нэг уншаад хурдан уншихгүй байна. За тэгвэл үг үгээр нь харуулах. За энэ хоёр үгийг нэгний батан дээр үйл уншаад хэн дасгал байдаг та. Тэрийг одоо нөгөө аягүй сайн биелэх сурчигнууд биелдэг. Мөр нүгүүд уншаад. Тэрийг аягүй сайн биелэх. За хүүхдээ нөгөө үйл уншиж гэнэ үү? Сайн уншиж гэнэ гэдэг нь сайн ажиллах. Бүтэн үгээр нь уншуулах. За маш чухал сэдвээр ярилцаж байгаад баярлалаа гэсэн байна. Маш их баярлалаа гэсэн байна. Лайв хадгалах уу гэсэн байна, хадгалнаа. За юмыг цээжлүүлэх зүйр үг ямар вэ гинэ? Одоо юмыг яаж цээжлүүлэх вэ гэж ашиг байна? Яаж цээжлүүлэх вэ? Цээжлүүлэх арга зөвлөөчл гэж ашиг байна. За нөгөө цээжлснээр хүүхдийн оюухан батнч хэлдэг. Одоо нөгөө зөв ертөнцийн 3 төргийн хэлдэг тийм ээ. Тэр чинь нөгөө та намааш өгнүүд нь та намааш олон утга агуулсан хэлж тийм ээ. За тэгээд цээжлэхийн тулд за шүдэг үе дахиад агуулгыг ярьж өгнө. Өгнүүдийн хоорондын холбоо хамаар нөгөө тухайн цээж чад зүйлийнхаа утгыг нь ойлгох. Үйл явдалтай байвал тийм. За эхлээд би явж байгаа дараа нь юу гэж бодож байгаа ч гэдэг юм уу. Энэ бас утга агуулгыг ойлгож хийжсэн. Шууд автоматар бид нар ч гэсэн бас нөгөө автоматар юмыг хараад шууд хийчихээд бас хэцүү байдаг тийм агуулгыг юу нэг тухай өгүүлж байгааг мэдэхгүй болохоор. Багшаа тэр гүйлгэж унших дасгал үзүүлэх арга боломж байна уу гинэ? За одоо юу гэдэг ингээд юм яаж тайлбарлах юм бэ? Одоо өөрөө толгойгоо хөдлөхгүйгээр зөвхөн хараагаар. Хараагаар нөгөө нэг эхнээс нь ахудаа яг ингээ мөрөөр одоо ингээ гүйдэж уншдаг байхгүй юу? Тэгэхээр толгой хөдлөхгүйгээр зөвхөн хараагаа гүйдэх гэсэн үг. За бид нэр дараа нь яг багшийн энэ материалыг нь бас өөрсдийнхөө пэйж дээр тавьчих. Тэгвэл бас та бүхэн минь харж болно. За одоо сүүлийн үед та түрүүн ярианд дурдглаа. Ярианы хэлээр бид нар яриад байна, бичээд байна гэж байгаа штэ тийм ээ. Тэгэхээр энэ ярианы хэлээр одоо баг бичиг нь бол баг магадгүй сошиал орчинд одоо тэгээ хоёр талд хуваагдчихад байна шүү дээ. Зарим нь бол одоо сэтгэл хөдлөлөө илэрхийлж байна. Нөгөө хэсэг нь бол одоо бичгийн хэлээрээ яриачаа бичээчээ сүүлийн үед бол ялангуяа яг нөгөө Монгол кирилл бичгээрээ тэгээ латинаар биш кириллээр бичээчээ энэ гэдэг болчиход байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо яг ингээд 4-5 дугаар ангийн гэдэг юм уу өөрсдөө ингээд одоо хаягтай болсон хүүхдүүд маань ярианы хэлээр бичиж гин үү? Одоо магадгүй таны сурагчид тантай одоо асуух зүйл гард юм уу? Мессеж бичлээ гэхэд тань руу ярианы хэлээр бичиж гин үү? Бичгийн хэлээр бичиж гин үү? За тэгэхээр нөгөө энэ дээр бас нэмэгчүүдийн анхаарал чухал. Нөгөө нэг юмыг байнга давтаад ахаар яг тэр чигээр нь ойлгодог. За байгаа юм бэ гэхийг байгаа юм бэ гэж бичээд ахаар нугасаа байгаа юм бэ гэж бичдэг юм байна гэж ойлгох юм тийм. За насны хүртүү хүмүүс бол бас нөгөө уншиж бичиж сураад дунд ангид ороод төгсгөх хүмүүс нөгөө байнга тэгж давтаад ахаар чинь алдаг нэхэр тэгчүүд хүүхдүүдтэйгээ харьцаа. За миний хувьд хүүхдүүд маань манай 3 дугаар байна. За зарим нь бас өөрсдөө багштай харилцаанд тул чаттай болсон. Чатаараа юм асуудаг. Энд бас нэг сайн талтай гэх юм бол нөгөө зөв бичих чадвар нэмэгдэн байна. Тэгэхээр эцэгчүүд гэсэн бас хүүхдтэйгээ харилцаатай аль бас бичгийн хэлээр за үгэн дээр алдаж гэнэ үү, ямар үгэн дээр алдаж гэнэ үү бас ингээд харилцан зөв бичих чадвар ахин гэсэн. Одоо багш руугаа мессеж чиж байгаа хүүхд бол ерөөсөө шалгалт өгч байгаа учраас ялгаа. Тийм ээ ялангуяа бага ангийн сурагчид тийм ээ 2 3 дугаар ангийн одоо ингээд сүүлийн үед энэ 20 цэрийн асуудлаас болоод одоо тийм 01 дугаар ангид орсон үгүүд энэ жил 2 дугаар анги болчлоо тийм ээ. Одоо ийм нөхцөл байдал эцэг эхчүүд маань ер нь хамгийн номер 1 одоо анхаарах асуудал яг юу вэ? Багштайгаа маш сайн уялдаа холбоотой харилцаатай ажиллах. За манай сургуулийн зөвлөгөөнд хийсэн гэдэг нь дахин хичээлийг өдөр болгон зохион байгуулж байгаа. Тэгэхээр багш хүүхдийнхаа хичээл сургалтыг хоцрогдуулахгүй тулд хамтдаа хичээгээд
За энэ хүн цаг үеийг даван туулах нь чухал. Тэгэхээр багштайгаа хамтарч ажиллана, хүүхдийнхээ хичээл хийх орчин бүрдүүлж өгнө. За хичээлийн хэрэгслийг нь бэлдэж өгнө. Тийм хичээлийг хийхийг дэмжиж за хамтарч ажиллах нь чухал. Тэгэхээр ямар нэгэн асуудал бэрхшээлээ үүсэж байхгүй. Эцэг эхчүүдийн оролцоо бол үнэхээр сүүлийн 2 жилийн хугацаанд бол нэлээд нэмэгдэж байгаа шиг байна тийм ээ. Одоо нөгөө өмнө нь бол магадгүй багшид даатгаад орхидог байсан бол одоо өөрсдөө тантай ингээд юу гэдгийг харилцаж байгаа, санаа тавьж байгаа байдал бол ихс чинь гэж штэ тий. Тэгэхээр энэ дээр би бас нэлээд талархалтай хандж байна. Мэдээж хэрэг бид нар чинь ер нь л их хвчлэн за сайн сургуульд өгсөн юм чинь сайн багшид өгсөн юм шиг гэдэг хандлагатай байдаг шүү дээ тийм ээ. Тэр бол бас өрөөсгөл ойлгохтой. Хүн багшид даатгаад орхин гэсэн юм бол байхгүй. Гурлаа нөгөө тодорхой 3 чулуу шиг гурлаа хамтарч ажиллана. Хүн багшид даатгаад орхидог хүүхдээ ямар байгааг мэдэхгүй явж болохгүй. За би юун дээр нь багштайгаа нөгөө хамтарч ажилласан ч би юун дээр нь хүүхдээгаа аль тал дээр нэгэн анхаарч ажиллах вэ? Одоо алин дээр нэгэн анхаарах вэ те? За юуг ойлгохгүй алдчих вэ гэдэг нь. Эцэгчүүд бас багшаасаа зөвлөгөө аваад. Манай сургуулийн хувьд ерөнхийдөө эцэгчүүд нэг дахин хичээлээ зохион байгуулаад дахин хичээлийн хувьд хүүхдүүд маань маш идэвхтэй, эцэгчүүд маань өөрийгөө бүрэн гомдсон, ойлгосон дахин хичээлийнхаа хувьд сайн оролцож явж байгаа. Тэгээд багш руугаа даатгаараа яваад хичээлээ явж чадуулна. Өөрсдөө дахин техник хэрэгсэл бүгд ашиглаж аваад яг тасаа орж ирэх хичээлээ ойлгох үзээд харчин бид нар танхимаар хичээлж байгаа тал юу найдах юм. Тэгээ явуулж байна. За баярлалаа. Шууд хурдан уншдаг охин маань үгийн төгсгөлөө буруу уншаад байх юм аа гинэ. Хааж уншаад юм да. Тийм. Наагаар хэлсэн бол наарч гэдэг юм уу, нарамч гэдэг юм уу те. Шууд гүйц харахгүйгээр тааж уншаад юм гэсэн үг. Тэгэхээр энийг яг яах ёстой вэ? Яг вэ? Хөтөц хард ажиглуулж сайн харуулж хурдан уншихад эхний үеийг уншаад хоёр дахь шууд таагаад уншаад байхгүй юу? Гүйцээд. Үнэхээр хурдан уншихад бас удаарай гэж байна. За, их хэлээ маш сайн гүн үндэстэй сайн сурах арга юу байна вэ гинэ? За нөгөө 1-р ангиас нь давтлага, хамтын ажиллагаа, хүүхдийн нөгөө багшид даатгаад хайж болохгүй, өөрсдөө ч гэсэн хамтарч ажиллана. За яаж уншуулж нөгөө багштай нэг арга зүгээр заах. За ангид хүүхэд багшийн арга зүгээр сураад гэртээ очиж дахиад өөр аргаар заагаад үгүй штэ эн чинь ийм ингээд унш гээд ингээд заагаад ханаа хүүхэд эргэлдээ тэмгэлдээд хоёрчдаг байхгүй юу? Тэгээд багштайгаа унтраад нэг арга зүгээр заах. Энэ харилцах, уншнаа ярих асуулт хариултаар ярилцах. За бичгийн чадварын суурийг одоо яаж зөв сайн тавих вэ гэсэн байна бас. Анхнаас нь 1-р ангиас эхлээд зөв уншиж, сонсож, харах, энэ дээр ч нөгөө сонсох, харах чадварууд маань хамт яваад байгаа. Зөв үеих, үеэ зөв сонсоод бичих зөв мэдээд зөв бичих. За тэгээд үеүүдийн хооронд нь холбох, замаасан үеж сайн үгээ мэдэж уншиж сурах. За төвшин сайхан багш мундаг багш шүү гэсэн байна. Төвшин сайхан багш маань мундаг багш шүү. За 3-р ангийн хүүхдэд гадаад хэл сургаж эхлэх нь одоо эртдэггүй гэсэн байна бас. За энийг одоо нөгөө янз янзаар баг гэдэг. Ерөнхийдөө гадаад хэл сурахад хүүхдийн нөгөө тохиромжтой нас 8-аас 10 нас гэж үздэг нэ. За 3-р ангийн хүүхдүүд маань 8 настай хүүхдүүд. Энийг бодлоор бол зэрэг давхар сураад явсан зүгээр гэж байна. Хүүхэд ялангуяа бага байх тусмаа юмыг хүлээж авч сурах чадвар нь илүү байдаг. Миний өөрийн хувьд бол зэрэг угаад явахад байхгүй гэж боддог шүү дээ. За тэгээд битэрийн ярилцах хугацаа ерөнхийдөө дуусах төхөж байна. Магадгүй одоо та эцэг эхчүүдэд тийм ээ хүүхдүүдэд хандаж хэлэх миний асуугаагүй тийм зүйл ээж магадгүй гэж бодож байна танд.
За хөл хоройтой байгаа энэ хүнд цаг үед бүгдээрээ хичээгээд хичээл сургаа орхиж суухгүй хамтдаа хичээцгээе гэж хэлмээр байна. За тэгээд уншдаг хүн бичдэг, бичдэг хүн сэтгэдэг, сэтгэдэг хүн бүтээдэг хүн хөгждөг шүү. За баярлалаа, маш гоё үг байна. Юуны багшаа уншдаг хүн бичдэг, бичдэг хүн сэтгэдэг, сэтгэдэг хүн бүтээдэг хүн хөгждөг. За манай Diamond Mind-ийн маань бас урайтай маш төгстэй яг ер нь манай байгууллага урайтай яг адилхан байна. Багштай маш их баярлалаа. Тэгэхээр манай Diamond Mind хүүхэд хөгжлийн төв маань ч гэсэн бас хамтдаа гэрэлтүүлнэ гэдэг урайтай. Яг таны түрүүний хэлсэнчлэн багш, эцэг эх тийм ээ. За сурагч хүүхдүүд маань хамтраад за тэгээ хүүхдүүдийнхээ ирээдүйг гэрэлтэй гээтэй тийм ээ. Улам сайн сайханд хүрье гэсэн ийм зорилготой байдаг. За тэгээ үзэгчтэй хандаж хэлэхэд манай Diamond Mind хүүхэд хөгжлийн төв маань сэтгэл зүйн үн төлбөргүй зөвлөгөө өгдөг эцэг эхчүүдэд болон хүүхдүүдтэй. Тэгэхээр зэрэг сурах үйл ажиллагаанд нь ямархуу одоо сэтгэл зүйн асуудал тулгарч байна тийм ээ. Та бүхэн маань манай чат болон мэйл хаягаар холбогдоод зөвлөгөө авч болно. За мөн гадаадд болон эх орондоо байгаа хүүхдүүдэд зориулсан унших бичих сургалт, цагаан толгойн сургалт байдаг. Мөн өсвөр насны хүүхдүүдэд зориулсан хөгжлийн сургалтууд байдаг юм шүү. Тэгээд та бүхэн маань бид нартай холбогдоорой, манай пэйжээр зочлоорой гэж урьмаар байна. За тэгээд урилгын минь хүлээн аваад бидэнтэй цаг зав гаргасан танд маш их баярлалаа. Танд амжилт хүсье. Баярлалаа. За тэгээд үзэгчдтэй баярлалаа. Дараагийн хагас өдөр энэ цагтаа бүгдээрээ уулзцгаая. Баярлалаа.